та хэзээ очиж шүүхтэр? Маргааш л очиж та. Энэ л тавьчихгүй. За баярлалаа. За бака баярлаа. Нэр төрд нь халтсан хэрэгээ шүүхт дуудав гэж байна. Сонирхолтой эхэлж байна. Бичлэг. Тэгээ уул нь би өөр зорилготойгоор бичлэгээ хийх гээд хүүхдүүдтэй хамт сууж байгаа. Тэгээд миний хувьд улс төрд орох, эсвэл улсын хурлын гишүүн болох ямар ч сонирхол байхгүй. Энийг би маш олон жил илэрхийлж байгаа. Нийгмийн оролцоо идэвхтэй, нийгэм болохгүй байгаа зөв бус үйлдэлүүдийг, зөв бус улс төрийн харилцаануудыг идэвхтэй шүүмжилж, байр сууриа илэрхийлснийхаа үр дүнд яг л ийм шагнал авдаг. Энэ шүүгчийн энэ цагдаа дараалсан хэмжээнд дээр болохоор юу байдгийг шүү. Заавал бүгд бас тайлбар өгч тавчдаг шүү. Маргааш ч одоо тий. Тэрний юу гэхээр одоо нийгэм нийтийн оролцоогоо арчилсан нийгэмд үндсэн хуулиар олгогдсон эрхээ эзэлснийхаа төлөө аль нэг улс төрч, аль нэг эрх баригч намын өндөр албан тушаалтангууд, төрийн өндөр албан тушаалтангууд айлгах, хавчих, цагдаа сэргийлэхээр дуудах, эсвэл дарамтлах, шүүхт элдв бусаар нэр төрд халтсан гих зэргээр одоо ингэж ажлын хажуугаар маш их садаа болгодог. Тэгээд нийгэмд болж байгаа үйл явц сэтгүүлчдийн олж баримтжуулсан зүйлүүд дээр пост бичихэд хүртэл миний нэр төрд халдлаа гэдэг их сурвалжин тодорхой мэдээлэлээр хүртэл ингэж улсын хурлын 126 гишүүдийн нийгмийн бас ингээл намайг шүүхт өгсөн. Нэг жил гарan хөөцөлтөөд ингээд цагдаагаас хэмжлэгтэй гаж танилцаа гэдэг ийм мэдээтэй бичлэг эхлүүлж байна. Сонирхолтой болж байна. Тэгээ би энэ бичлэгийг бол их гоё зүйл хийх гэж, их гоё зүйл ярих гэж хүүхдүүдтэй ярилцаад уулна эхлүүлэе гэж бодсон чинь ялтчгүй ингээд эхэлчлээ. Очирдраа брендийг үүсгэн байгуулад одоо нэг жил 4-5 сар болж байна. Энэ хугацаанд муу сайнараа хилэгдэн маш олон зүйлүүдийг бас давж туулаад бас нилээдгүй байр суурийг олчихсан байгаа. Ахаа дээрээс нь очирдраа гэдэг бурхан маань язгуурын таван бурхтын бурхан учраас заавал нийгэмдээ олж байгаа орлогынхон нэгэн хэсгийг аш тусыг хүртээж явах ёстой. Үүгээрээ дамжуулаад хэдийн энэ бизнес мэт харагдаж байгаа боловч манайхаас борлуулалт хийж байгаа иргэн хувь хүн аж ахуй нэгж байгууллагуудын одоо та бүгдийн худалдан авалтын ач тус ганцхан миний тус биш маш олон одоо ард түмний ахаа дээрс нь үйлчлүүлэгчдийн маань тус гавьяаг одоо талархъя гэдэг байдлаар энэ хүү бичлэгийг бол би хийж байгаамаа. Тэгээ очирдраа брэнд үүсгэн байгуулагдсан цагаас хойш бол ойролцоогоор ингээд 200 орчим сая төгрөгийн хандивын үйл ажиллагаа хийсэн гэд нэг жилийнхаа өн дээр бид ингээд хэлжсэн. Тэгээд одоо ч гэсэн бас өргөжлүүлээ явж байгаа. Энэ маань бас өөр өгөөж өгөөд зарим нь бас амжилтын медаль ахиулаад ингээд ирж байгаа олон л зүйлүүд байна. Энийг одоо юу гэдгийг аль нэг намын ч юм уу, аль нэг одоо улс төрчийн ч юм уу, эсвэл улс төрд орох өөр бусад ашиг сонирхлоос үүдэж ийм зүйлүүдийг бол би хизээч хийж байгаагүй. Тэрийгээ бас нотлох гэж, тэрийгээ бас ингээд өөрийнхөө мөн чанарыг хүмүүс багт зэрэг ч гэсэндээ таних үүднээс ярьж тайлбарлавал зүгээр идэм болов уу гэж бодлоо. За хизээнээс хандивын аян эхэлсэн бэ гэд асуудал та яг уу надаас илүү бил бэнчинтэй боломжтой хэдэн тэрбумаар нь олдог өөрсдөө баялаг бүтээгчд гэж нэрлэдэг мундаг хүмүүс байдаг. Тэдний нийгэм төрөж байгаа тусны хажуудаа л миний хийж байгаа зүйл бол жижигхэн гэрэл төдий. Тэдгээр хүмүүс шиг тийм чадaltaй болсон цагтаа бас магад зэ тийм зүйлүүдийг хийх болов гэж бодож байна. Тэгээ анх би 2010 онд Америкийн нэгдсэн улсаас олон улсын худалдаа банк санхүүч мэрэгчлэр төгсөж ирээд 10 онд ирэхдээ аав маань жоохон бие муу байсан. Бас л нөө залуу хүүхэд байсан ч гэсэндээ аахан би нэг айтайхан болчихсоо гэж бодоод лам бөөгөр явж үзүүлж мэрэгчлүүлжсэн л да. Тэгэхэд надад 10 одоо халуун амтай, халуун хуршуутай амтны амиг золигт гарга гэдэг ийм үүрэг даалгавар ногцсон. Тэгээд би гайхаад өөрөө ч тийм шашин шүтлэгтэй байгааг учраас гайхаад яагаад халуун хуршуутай амтныг ингэж амийг хороож иж би авах хамыг аврах юм болоо гэдэг энэ одоо зүй тогтлолын аргыг би ерөөсөй ойлгохгүйсэн. Тэгээ ер нь ингэж одоо хүний үгтэй амтны амиг тасалж ингэж хүний ам аврах гэдэг бол эзэж байж боломгүй зүйл гэдэг ухтгуунаар ер нь бусад нийгэм нийтэд илүү үр дүнтэй хэрэгцээтэй зүйл төр нь тусалцаа үзүүлэл дээр юм байна гэж би бодоод анх улсын өнөр бүл хүүхдийн төв буюу Монгол улсын хамгийн том одоо асрах төв байгууллага төр очиж исэн. Тэгээд тухайн үед бол яг өвөл таарч исэн. Өвөл цагаан сарын үед таарад очиод уулзахад бол надад таньдаг одоо таньж мэддэг ч юм уу эсвэл хүнээр яриулж ерөөсөө уулзж исэн тийм зүйл байхгүй. Өөрөө яваал очсон. Тэгээд очиход
цагаансаар таарч ирсэн учраас ахмадуудын тийм золголт болж байна гэдэг чинь намайг хүлээж авч ч юм уу уулзах тийм хүн байгаагүй. Коридорт явж ирсэн нэг Оюун Эрдэнэ гэдэг нэртэй багш натаа таарлаа. Тэгээ сайн байна уу минь дөө гэд. Тэгээ би ингээд ийм учраас явж байна. Ямар хэрэгцээтэй зүйл байдг юм бэ гэсэн чинь мэдөө ингээд буйны юм хийн гэхээр хүмүүс ингээд эсвэл аав ээж ч юм ах дүүс ч юм уу хин нэгний нас барсан одоо дараах гарын цайлгадаг зэт авчирч ингэж хүүхдүүд өгөөд байдаг. Энэ бол багш хүний хувьд бол миний хувьд бол ингээд хүүхдүүдийг ингэж тэ нохоо хоол гэдэг шиг дарамжилж байгаа юм шиг юм мэдрэмж өгөөд болдгоо маа. Тэгээ энийг бол би одоо ингээд буян гэж хэлэхэд бас хэцүү зүйлээ гэд надад хэлдэг байхгүй юу. Тэгээ мэдөө маа захиралтай гэж гисэн гараад уул затгаа гэтгэхээс өмнө чи ер нь хэдийн хэмжээний одоо төрөний хандив хиймээр байгаа юм бэ гэсэн чи танд юу хэрэгтэй байна гэдгсэн. Би тэгж асуухгүй зөрүүлээд. Тэгсэн чинь манай өнөр бүл хүүхдийн төв байгуулагдсанаас хойш анхны 12 дугаар ангид төгсөж байгаа хоёр одоо хүүхд төгсөж байна. Тэгээ эдгээр хүүхдүүдэд маань хүүхдийн хэрэглээний компьютер ерөөсөө манай өнөр бүл төвд байдаггүй. Тийм болохоор минь дөө компьютер өгч чадахгүй гэдэгхгүй. Тэгэхээр би шинэ залуухан 24 тавтай л охин байгаа шүү дээ. Тэгээд би болно л доо гэд болно гэд ямар ч байсан хоёлаа эргээд ярих гэчихэд би компьютер гэхээр яг нь тухайн үед би банкнд хэдий ажилладаг цалин бүнлүү гайгүй өндөр авдаг байсан ч гэсэндээ захиралтай ч юм уу тухайн байгууллагатай бас уулзуу зүгээр юм болов гэдэг үтнээс захиралтай нь уулзах гад өөрөөрөө орсон чинь ахмадын энэ төр залгалт нь болоод намайг хүлээж авах тийм ямар ч зав байгаагүй. Тэгээ би үүднийх нь өрөөнд нөгөө хэд чинь буудаа чандтай хоол зайл болоод тах шиг байна. Үүдэнд нь нарийн бичгийн өрөөнд захирлынхаа үүдэнд суужсэн. Тэр өрөөг одоо бодох нэ улаан өнгийн сильвертэй Т хэлбэртэй ширээн дээр 3-4 компьютер засаа тавьсан. Хажуудлах нь орон дээр ингээд 10-20 гудс ингээд овоолоо тавьсан тийм өрөө байсан. Тэгээд одоо захирлын үүдний өрөөнд яагаад ийм олон гудс байт юм бол тоо гэд би тэрийг бодчихсон ерөөс тод сандаг байхгүй. Яагаад гэвэл энэ чинь хүүхдээ асрах төв шүү дээ. Тэгчээд намайг уулзах юм болов гэд би 20-30-40 минут хүлээсэн чинь намайг тоож авч уулзсан хүн байгаагүй. Тэгээд залуухан байсан болохоор магадгүй захирал нь махамдынхаа золголтыг завгүй байсан баг. Тэгээд би жоох урам хугараад компьютер гэдэг нөгөө багшийн хэлдэг санаанд ороод харсан чинь тэр захирлын үүдний нарийн бичгийн өрөөн дээр гудсны хажуу талд тэр Т хэлбэртэй ширээн дээр 3-4 компьютер тоосон дараатай хэрэлдэг хэсэг нь үл мэддэх юм компьютерууд тэр ширээн дээр тавьтай байсан. Тэгээ харчаад яагаад захирлын үүдний одоо нарийн бичиг гэж нэг хүн суух хэвээр газар 3-4 компьютер 10-20 гудс ингээд овоолоотой байдгийн болтоо гэдэг амар шудраг бус санагдаад. Тэгээ би гараад надтай угаас уулзахгүй байна. Гараад шууд нөгөө багшаагаа олоод загч би компьютер өгөө. Тэгээ энэ дээр чинь зөндөө компьютер байна шүү дээ. Яагаад ингэ хүүхдүүд өгдөг юм гэсэн чинь харин тийм ээ мэдээ. Энэ чинь улсын байгууллага шүү дээ. За улсын байгууллага юм байж. Тэгээ би чинь төгсөж ирээд удаагүйсэн болохоор ч тэгээд бас нөгөө нийгмийн харилцааг ойлгохгүй яг л анх ингээ ажлын гараа эхлээл ингээл явж байгаа залуухан хүмүүс. Тэгээд бүх ангиудаар орсон. Ангиудаар ороо явж хаа тэр хүүхдүүдийн тийм ингээд бүр ингээд дистрата ингээд сойцнуудаа ингээд игнүүлээ тавьсан. Ороо хураагаад жимбитлэн сайхан ороо хураацсан. Тэгээ өөрийнхөө юм биеийн тамирын цамцны зах нь урагцсан 4 настай хүү өөрийнхөө захыг ингээд оёо сууж байгаа энтрийг хараад хизээч одоо юу гэдэг би 4 настай байхдаа ч юм уу одоо утас зүү барих нь итгээл тэгээд орооч хурааж чаддаггүй байсан. Эсвэл шүдэ угаасан одоо ч гэл миний хүүхэд баг хүүхэд 4 настай. Шүдэ угаасан сойзоо тэгж эмх цэгцтэй ч юм уу ингэж тавих тийм чадвар суралцааг байсан. Ангиудаар тэнд бол янз бүрийн хүүхдүүд байгаа. Бүтэн хүүхдүүд байгаа юм. Эсвэл эцэг эхний ялдалж байгаа ч юм уу, эсвэл харах асран хамгаалах тийм боломжгүй. Ороод гайхаад би ч нөө айгуу тийм шудраг бус санагдчихсан байхгүй яагаад Монгол улсын ганцхан тийм том төв ийм байдгийн бол доо гэд. Тэгээ тэр хүүхдүүдийн орны гуцыг би бүр очиж би сүхэж харсан баг. Одоо энэ орны зургуудыг та бүхэн харж байгаа. Нимкийн гуц байгаахгүй. Тэгэл захирлын өрөөнд ингээд ийм их цуцаатай зузаан ийм гуц ингээд өрөө тавьсан. Тэгээ заа зав гээд багштайгаа тохироод энэ жил төгсөх хүүхдүүд маань 12 дахь ингээд төгсөж байгаа хүүхдүүд маань 2 ихэр охин байгаа гэд. Тэгээ хөргөн 2 охтууд байсан. Анхны төсөгчд. Тэгээ эдгээр хүүхдүүд маань ингээд компьютертай байвал 100 хүмүүлийн ажиллаар гадна дотноос ирсэн хүмүүстэйгээ бас бид нар ингээд Skype, Yahoo Messenger-ээр ингээд холбогдоод хүүхдүүд маань харилцаа холбоотой байвал ирээдүйд нь хэрэгтэй юм да. Ингээд интернет холбоод ингээд ярьж марж ивэл болно. Манай хүүхдүүд хэрэгтэй гэд багш нь хэлдэг байхгүй. Тэр өдрөө би гарч яваад Мессийн 1-р байрны хажуу талын
сайн компьютер гэж бичигдсэн байсан юм томоор палитлцэн крэп бичсэн байсан санаанаас гарахгүй байгаа. Тэр компьютер гэдэг айгу томоор бичсэн. Сайн компьютерээс байж магадгүй гэж боддог одоогийн компани баг. Тэгээ сайн компьютер руу гүйж ороод би ингээд өнөр бүл төвд ингээд хүүхдүүдэд ингээд компьютер авч өгсөн юм а хийдүү гэдэг. Ингээд 3 компьютер авахар боллоо хүүхд хэрэгцээнд. Тэгээд ингээд айгу залуухан залуус миний л үеийн залуу ингэж чаамаа гэтгсэн чи өө ямар гоё ажил хийж байгаа юм би чамд хүүхдүүдэд чи юм чихвчэн бэлгэлээ гэдэг. Тэгээ тэр үед чинь ингээд нэг юм сансрын нисгч чиг онгоцын нисгч чиг юм байдаг шүү дээ. Ийм чихвч 3-ыг өгөөд амар баярлаад тэгээд тэрэнд компьютерт нь ядж итл нөө принтер өнгөө өгсөн юм аяг хөөрхөн дагалдаж ирээд тэгээд тэр компьютеруудаа аваад хандийнхаа ямиг хийх гээд өнөр бүл дээр очих гээд явчихсан маань найз намайг юу их гэж байгааг мэдээд өө би чам тэгвэл одоо хүүхдүүд өгөх яаж хоос орох вэ? Чихэр ундаавас гоё торт морт аваад өгье гэд. Тэгээ миний машин баахан торт ундаа өнтер ачиж өгөөд тэгээ намайг бүр хөргөж өгчээсэн. Тэгээд 2010 оны яг өдийтэл хата 10 ороо сардлах. Аавынхаа амийг аврах гэж би хүнд үзүүлээд халуун хушуутай амтныг золигт гаргахынхаа оронд би хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй, боловсролтод хэрэгтэй компьютер авч өгөх ийм шийдэл гаргаад энэ шийдвэртээ үнэн байгаад анхны миний одоо нийгэм нийтийн тусын тулд хийсэн хүмүүнлэгийн ажил эхэлсэн байдаг. Эндээ ч гэсэн би баяртай байдаг. Тэгээд ямар ч байсан Монгол улсын одоо өнөр бүл хүүхдийн асрах төвийг анхны хүүхдийн хэрэгцээний компьютерыг бол би баа хүүхдэд цэцгээ миний би өгчээсэн. Ингээд 2 ихэр охтууд маань надаас сайн сайхан амьдрал аж ахуйгаа сайн авч явж байгаа хаа гэж би найдаж байна. Тэгээд дараа нь өнөр бүл төв нэлхсэн клиник байдаг гэж олж мэдсэн. Нэлхсэн клиникт бол бага насны хүүхдүүд байдаг. Нэлхсэн клиникт хүүхдүүд чинь компьютер хэрэглэж чадахгүй юм чинь өдөртөө ингээд нэг картун нэтворк ч юм уу эсвэл нэг хүүхэлдийн мөхөлд үзэх телевиз байхгүй гэж сонсоод хүүхдийн хэрэгцээний зурагттай болгож өгч байсан. Ингээд аав маань ч бас би энэ муу байсан учраас 2014 онд үүд болсон. Тэгээд жил болгон би түүнээс хойш ингэж одоо хандвиг яаж л одоо хийж хүнийг баярлуулах боломжтой вэ гэдэг энэ нөхцөл байдлыг харж бусдад одоо өөрийнхөө цэвэр хөдөлмөрөөр олсон орлогоосоо хуваалцаж ирсэн ийм төв байдаг. Над нөө юм өгөхөд нэг юм гоё сэтгэлээс ингээд би ч өөрөө амар тийм өнгөрөө дэвлэн хүн болохоор хүнд юм өгөхөр ингээд цаанаас ингээд аюугаад ингээд сүнс хүртэл ингэж баярлж байгаа юм санагддаг л та. Цар тахлын хүнд үед маш олон хөл хүнд одоо жирэмсэн ээжүүд маань нас орсон л та цаг басаар. Үнэхээр гонигтай мөчийг бид яг нэг гэрч болоод тухайн үед 300 ортын имлэгт ковидоор өвчлөлтсөн 7 сартай жирэмсэн би нэмжлэгдсэн. Тэгээ тэр үед бол аппаратур бүх одоо юм тарай бүхэл юмны хомсдолд хүрсэн. Маш хүнд нөхцөл байдалтай байсан учраас гарч агаад идгээд гардгал юм бол заавал би нэмлэг туслана гэдэг үднэс тухайн эмнэлэгтээ бол бас цэрэг хавхлах аппаратуудыг эмнэлгээс гарч идэрснийхаа дараа бол тусламжаар хандвар авч өөрийн хувийн зүгсээ бэлгэсэн байдаг. Тэг мөн түнчлэн насан туршаагүй бэлгийн өвчрөх хэлдвэртөө хүүхдтэй болцсон байсан. Нэг охины хөвлийн мэдээ захир цэгмээр гарч ирсэн. Тэгээд тухайн үед бас 2022 он байсан санагдаж байна. Маш их нийгмийн цочроосон амжилттай мэдээ гарч ирсэн. Тэр мэдээллийг үзээд тухайн охиныг бас орон байргүй байгаа гэд. Тэгээд би за би чинь 5 хоногтой гэр авч өгье гэд сошиал дээр өөрөө мэдгэцэн. Тэгэд одоо 15 настай хүүхэд ой хүрээгүй хүүхэдтэй яаж одоо гал түлх юм бэ? Тэрний оронд цөмөрөө хандив тусламжаа нэгтгэхэд байр болгож өгье гэдэг ийм санаачлага иргэдийн зүгээс гарч ирсэн. Ингээд захиурынхан үүсгэн байгуулагч анх зүйл найзтайгаа нийлээд иргэдийн санал одоо оролцоог нэмээд 24 цагийн дотор бид нэр 57-8 сая төгрөг цуглуулад нэг өрөө байрыг бас тухайн охинд авч өгчээсэн ийм хандив аяам явууллаа. Хавдар судлалын үндэсний төвд бас маш гоё уран зураг гэдэг л та. Зураач Цолмигчийн бүтээлийг худалдаж аваад яг тэнд нөх хүнд өвчтэйгээ тэмцэж байгаа хүмүүст жоохон ч ихсэн сэтгэл хайрлаасаа гэдэг үднэс аюу гоё уран бүтээлийг худалдаж аваад тавьчих өгчээсэн. Бас ийм ажил хийгдсэн байдаг. За ингээд очир дараа брендийг үүсгэн байгуулсныхаа дараа бол би яг энэ үйл ажиллагааг заавал хийх ёстой гэдэг үднэс хамгийн ихний миний санджаагаар одоо тусалцаа бол
Монголын фитнес бодибилдингийн холбооны олон улсын Азийн аварга дэлхийн аврагт явах гэсэн чинь би өөрөө фитнесийн спортод маш их дуртай. Өөртөө тэмцдэг хамгийн төгс төвлөрөл спорт гэж боддог. Тэгээд холбоо маань холбогдоод ингээд тамирчид маань өмсгөл байхгүй байна гэж надад хэлчихсэн. Тэгээд нэг 20 сая төгрөгөөр бүх Монголын тугийг цээжиндээ өргөцсөн байгаа. Бүх тамирчдын хувцсыг бас санхүүжүүлж сайхан тэд нар маань нэлээд их одоо медаль шагнал аваад ирцгээсэн. Одоо тоог нь одоо би санахгүй ямар ч байсан нэг маш олон медаль авч ирсэн юм а дэлхийн тэмцээнээс. Тэгээд дараа нь Очдра брендийг үүсгэн байгуулад хамгийн их олонний анхаарлыг татаад хилэн болсон зүйл бол би 1000 ээжийг баярлуулъя гэж бодсон. Сайн байцгаана уу өглөөний мэнд. Бид нэр өглөөний 7 цагаас ахуулаад памперс орсон. Яг одоо 10 цаг 00 минут болж байна. Ээжүүдийг маань хэрхэн болсон соёлтой бие бинийгээ хүндэтгээд очрлоод хүлээж байгааг хараарай. Тэгээд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Хүүхдээ хамгийн хэрэгцээтэй живхийг өгвөл хүн болгоо гэртээ суухад би өөрөө тэр үеийг мэддэг. Анхныхаа охины төрүүлчихэд би яг декретнийхаа мөнгөөр 8%-ийн зээлийг нэг 4 сар төлж хүрээд тэгээ ээжрээ тэжээлээд байж хат надад амар хэцүү байдагсан л та тухайн үед. Ингээд суумааргүй санагдаад заавал тэр босч нэг орлоготой болох ёстой гэдэг ийм дарамтыг ямар ч эмэгтэй хүн уулна байгалийнхаа жамаар л хүүхдэд төрүүлээд гэртээ аз жаргалтай байх ёстой ч гэсэндээ нийгмийн юм шаардлагаас болж хүний нөө дуусахгүй хэрэгцээнээс шалтгаалж хүн хөдөлмөрлөхөөс өөр аргагүй болдог. Тэгээ энийг би өөрөө мэддэг. Хүүхдийн 20,000 төгрөг гэж тэр үед байдаг гэсэн. Одоо л хүүхдийн 100,000 төгрөг гэж явж байна. Тэгээ тэр ээжүүдийг баярлуулвал их сайхан болов уу гэж бодоод 1000 ээжийг тараасан. Дух цэцгээ, яхан банзал, намын трол, улсын их хурлд нэр дэвшигч байна гэд. Айгүй ихээр намайг дайрч дарамжилсан. Гэсэн хэдий ч одоо юу гэдгийг бараг сошиал дээр идэвхтэй байдаг, улс төр нийгмийн асуудлыг зөрөгтэй шөмжилдэг, шударга хилчдэг, бэлтгэж долоодгүй хүмүүсээс ганцаархнаа нэр дэвшээг үлдсэн хүн явж биел болж үлдсэн гэж би өөртөө бардам хэлнэ. Дуулдаг, бүжгэлдэг, хараадаг, сэтгүүлч хийдэг одоо юу гэдгийг бүхэл хүмүүс л ер нь сошиал дээр байдаг хүмүүс нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралдч нэр дэвшлээ, улсын хурлын сонгуульч нэр дэвшлээ. Надад бол тийм жижиг амбиц байдаггүй. Нэг би баян хэлж байгаа дахиад ч хэлэх зүйтэй ах. Цаашдаач би энэ төрд орж одоо ажлын амьдрий амиазоогоо гэсэн хэзээ ч юм надад бодол байхгүй. За тэгээд 1000 ээжүүдийг баярлуулах гад байж ах үед нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуул болж исэн. Тэгээ илүү зогсоолтой газар хаяа гэд үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор одоо тараах шийдвэр гаргасан. Тэгээ үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 ээж бол маш им их замраатай. Өглөөний одоо 8 цагаас илүү тарааж эхэлсэн санагдаад энэ 10 цагч үлээ. Усан борооноор хүүхдэд ингэртэй тэрчгсэн ээжүүдийг хараад тэнд нэг уут памперсыг авахын тулд төрөөд 10 ч хоноогүй хүүхдэд тэрээд картонын цаас толгоон дээрээ барьсан. Борооноос хорогдоод байж байгаа ээжүүдийг харсан. Ямар ч их хүн 30-40 мянган төгрөгийн памперсыг авч дэлэхгүй байгаа иргэдийн амьдрал ямар хэцүү байгааг хараад одоо өрн өмөрөхгүй байх тийм арга бол байхгүй. Энийг илэрхийлсэн чинь ч юм уу монголчууд ядуу гэж дуудлаа гэх ингээл мушгаал басан гэсэн. Тэгээ хөрхөдөө намайг энэ нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хуралд таан уул дүрээс нэр дэвшчин л гэж амхандаа л бодсон юм шиг байна. Гэтэл би зүгээр л памперсаал тараасан. Тийм л юм болсон. Тэгээд бас хүүхдүүдтэй нэран Япон хувцсуудыг өгсөн. За энэ памперс аягүй удаан үргэлжилж явсан л да. Монгол улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн 20 хангад ял эдэлж байгаа. 16 эмэгтэй ээжүүд маань ялах хүүхдтэй хамт байт юм лээ. Тэгээд тэдгээр хүүхдүүдийн 6 сарын жихний хэрэглээ 6 сар хүртэл хүмүүс хувцсан хэрэглээг бас хангаж өгсөн. Тэгээд шүүх шийдвэр гүйцэтгэх газрынхан бол энийг олон нийтэд мэдээлж болохгүй гэж одоо дарамт шахалт үзүүлдэг юм лээ. Би гайхсан. Яагаад болохгүй гэж пост устгачих гэж бүр одоо ингэж хүнээр ярилжсэн. Би бүр гайхаад яагаад юм болов гэд. За тэгээд нялхсан их хүүхдийн төв буюу 300 орчтын төвд байгаа хүүхдүүдэд бас 100 200 хүүхдийн чихний хэрэглээ памперс хувцснуудыг өгсөн. Ахаад
эцэг охичуудын холбоотой хамтраад хөгжлийн бэрхшээлтэй хэвтэрд байдаг бүх хүүхдэд нь зөвхөн хэрэглээг нь хагасан. Үүнийг өргөжлүүлээд тухайн холбоотой хамтарч ажиллая гэд шинэ жилийн сайхан хийж өгье гэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэг эхчүүдийн холбооны шинэ жил буюу 150 хүүхдийн шинэ жилийг хийгээд тухайн үед бас найзууд маань Джеймс Бони төвд ажилладаг нь баярынхан сайхан жимсийг эсвэл ээжүүдийнхэн сайхан гоо сайхны хэрэглэлүүдийг мөн түнчлэн тэгэл одоо дуулдаг хөтөлдөг гэл ингээл маш сайхан арга хэмжээг бид нар нодлон хаул дургийн соёлын төвд 150 хүүхдийн шинэ жилийг хийж өгч бас өвлийн хувцас хэрэглэл хичээлийн хэрэгсэл дотуур өөмөд тийм бурсын малгай толгой торко гэл бүх өвлийнхэн юмнуудыг сайхан сэтгэлтэй хүмүүсийн буйнд 150 хүүхдүүдийг баярлуулаад тавсан. За үүний дараа өглөө босцсон байжсэн чинь яг тийм IC цэгийн нэвтрүүлсэн байсан нэвтрүүлгээр нэг охин ингээд дэлхийн аврагт явах гад мөнгөний хэрэгсэл шаардлагатай учраас блокны хөдөлтөрт ажиллаж байна гэд. Тэгэд ямар шартаа гоё үздэг охин бэ гэд. Би тийм амьдралын төлөө тэмцдэг юм буцалж явж байгаа хүмүүст амар дуртай. Бүр ингээд шалтгаан гэлээ л ядуугаа тоочвол мухагаа тоочвол ингээд байдаггүй. Яг тэрний төлөө ингээд бүр тэмцэж байгаа тэмцэл нь бүр ингээд огшоож байгаа байхгүй. Тэгээд амар бахархаад нөгөө нэг сэтгүүлчтэй холбогдоод газ болоод газ ч зарлын даасан ч нөгөө охин маань Азаас нэг хөрөл нэг мөнгө аваад дахиад ирсэн одоо хэдхэн хоногийн өмнө дэлхийн аварга болоод ирсэн. Тэгээд энэ хүү бас амжилтыг нь би урамшуулад яаж бас зүгээр авах вэ? Та бүгдийн хавдалтай авалт хийсэн энэ орлогоноос би 10 сая төгрөгийг дахиад л ингээд бэлгэсэн. Зөв хүний чинь ингээд зам бүрэн ингээд зураад байхгүй угаасаа ингээд зөв явж байгаа хүн бол аавн гэснээ аавн, хийн гэснээ хийн, бүтээн гэснээ бүтээдэг. Тэр охин бол үнэхээр юм мундаг. Тэг гайхалтай байсан. Тэгээд нодлон өвөл би яг цагаан сарын 6 авалтаар өгтөрийн 6 авалттай байжсэн чинь сошиалор нэг мэдээ авсан. Харамсалтайгаар угаартаж нас орсон 4-5 хүн байсан баха. Нэг гэр бүлийн 4-5 гишүүд нас орчлоо гэд. Тэг ганцхан амьд үлдсэн хүн цэрэг юм байна гэдгийг мэдээ авсан. Тэг одоо ганцаараа үлдсэн юм чинь ээжийнх нь дүүнэрийнх нь ажил явдал нь яадаг болдоо гэж агиох санаа зовсон. Төвхөл хацал үзэж үдсэн хүний хувьд тэр бол хамгийн том гашуудл юм инэл гэж би боддог. Тэгээд задаад нэг ресторанд нь ч байт юм уу хоол ундны талбарын хаймыг болгоул мөнгө нь хэрэгтэй. Одоо ер нь бид нар чинь Монгол улсад нас орлоо гэхэд аваачаад болох газар нь хүртэл өртөгтэй. Одоо энэ л гашуун үнэ. Тийм болохоор энэ мөнгө цаасыг энэ хүүхд яаж болох вэ гэдэг энэ байдал надад хүн туссан. Тэгээ би 20 сая төгрөг одоо тухайн ярьцлагыг үзчихэд өч дараагийн хамт олноос 20 сая төгрөг би ингээд хандилж ажил явдалт нь тусламаар байна гэдгсэн. Тэгээ хүүтэй холбогдсон өмгөөлөгчөөр дамжуулж холбогдоод хүүтэй орой нөрөө ярьсан. Маргааш нь мөнгө шилжүүлсэн. Тэгээд тухайн үйл явц болоод өнгөрсөн л дөө. Би ч одоо инглиш хэлээгэл яриад тахгүй. Дараа нь би манай аав 3 сарын 24-нд нас орсон байдаг. 2025 оны 3 сарын 24-нд би аавхаа одоо хойтхын буян зориулаа гэртээ ном уншуулад дуусаад оройн нямаа цэцлээ байжсан. Нэг танихгүй дугаараас надад залхаад байна уу гэсэн чи байна гэд. Хин бэ гэтгсэн чинь хичээ би нөгөө цэрэг хүүхэд байна. Өө за сайн уу мэдөө за чи яаж нэг чинь тэгж чинь гэд. Асуусан чинь хичээ би танд зөвл баярлаа гэж хэлсэн юм аа. Түүн амьдралын төлөө хичээж байгаа. Түүн таны өгсөн мөнгөөр нэг пирус аваад унцсан. Тэгээд бас найзтайгаа хамт амьдарч байна. Пирусээрээ би таксинд явж байгаа. Зав гарахаараа. Тэгэл тухайн үед ингээд таныг хүмүүс айгүйх муулсанд би ингээд сэтгэл амир хэмзгэлж исэн. Тэр үед таныг өмөрч юу ч хэлж чадаагүй уучлаарай. Тэгээд тэгж хэлэхэр нь ягаад ч юм амир тайтгарсан. Тэг хүнээс юм хулгаалаагүй. Хэнийг ч хохироогүй. Хинээс ч юм үнгүү аваагүй. Ямар ч нүрс сулгаалаагүй. Нэг ч улс төрч биш. Нэг ч тендер, нэг ч офтейк гэрээ юу ч хийгээгүй. Төрийн байгууллагад ажилтгүй. Зүгээр л нэг муу иргэн хүн туслахад яагаад нийгэм нэтээр ингэж төрийн дайсан мэт, хулгаач мэт намайг ингэж доромжилт хийх би бас гайхдаг л да. Тэгээд үнэхээр энэ болгонд ингэж аяг урам хугардаг.
ингэж хилүүлэн хүнд ер нь ингэж туслах хэрэг байдаг ч юм уу да гэдэг ингэж яг үнэхээр бодож хэлдэг л дээ. Тэгэл яг яалтч өөрөвч юм болохоор тэгэл янз нэгэн асуудал гарч ирэхээр тэгэл хүн өвчлөхийн хамаагүй гэл ингээл өгчдөг. Тэгээд надад тэгж хэлэхэд тэр өнгөрсөн аавын 11 аав өнгөрөөд 11 дэх жил болж байгаа байхгүй яг 11 дэх жил өдөр нь тохиож байгаа тэр өдөр над руу тэр цэрэг хөхт ярихад би аяг хуйлсан ганцаараа одоо хүүгийн дайтай охин л явсан байна да. Одоо ачиг нэг амьд ахт нариулаг өчгсөн дээ. Араас нь хийх одоо нэрийг намагчтай хүмүүс аяг бямба гэж дуудаад байдаг. Бямба чи миний аавын нэр л дээ. Тэгээд уулан би чи одоо цэцгээ гэдэг нэртэй. Тэгээд нөө цэцэг бямба гэж биччихээр бямба нэр нь юм байна гэж ойлгоод байт юм шиг. Тэгээд муу санаараа аавынхаа нэрийг бол маш ихээр дуудуулж байгаа. Айгүй их тэгж би заа ингээд нэг хүмүүс бямба гэж цэцэг бямба гэж ингээд аавынхаа нэрээр ингээд дуудуулаад ингээд муулалаад муу санаараа хэлэхэд тах юм. Тэмээ ах та гэд ер нь ингээд зүгээр чимээгүй амьдрий уртаал хий гэж ингэж бодсон үед надад айгүй их байдаг. Тэгээ хүн ингээд юу гэдгийг зүгээр сошиалор ингэж чим уулуулаад ингээд чи амар төвчөртэй юм энэ төр гэж хэлдэг. Яг үүндээ ингээд энэ бол асар их сэтгэлийн зовлон. Хинт ч муу юм хийгээгүй бүр сайн юм хийгээд ах хүртэл муулуулна гэдэг бол үнэхээр миний ойлгож чадахгүй тийм хугт хүн гэж би боддог. Тэгээд тэр цэрэг дүүгээ ярьсны дараа би айгүй их тайтгарсан. За би зөв юм хийж байгаа юм байна гэд. Намайг ингээд хүмүүс мухаар хэлсэн ч дарамжилсан ч гэсэндээ ямар ч үсэн би зөв юм хийж байгаа юм байна гэж өөртөө ингээд бат итгэсэн. Тэгээд тэнд шүүгч хэлсэн гэсэн би хийх ёстой заавал хийнэ гэж ингэж боддог. Тэгээд ямар ч үсэн энэ бүхнийг яах гэж хэлээд байгаа юм бэ гэж. Өнөөдөр ингээд нэг аяг шаазан тажигнуулаад та бүхэнд ингээд сурталчлаад ингээд зарж байгаа ч гэсэндээ энэ олон мянган одоо очир дараагаар үйлчлүүлсэн үйлчлэгээ авсан тэ эдгээр хүмүүс бүр зориод ирж байгаа хүмүүс хүртэл хүн болгоны одоо сэтгэлээ шингээсэн зүйлийг ямар ч үсэн би хүрэх ёстой газар нь хүрэж байгаадаа баярлалаа. Тэгээ очир дараагаар үйлчлүүлээд сэтгэл хангалуун байгаад баяр жаргалаа хамтдаа хуваалцахын дээгүүр ахиа дээрс нь та бүгдийн одоо худалдаа авалт бүрээс олж байгаа ашгаараа нийгмийн тусын тулд хийх юм зоргийг хурцлж өгч байгаа дандаа сайн сайхан зүйлүүдийг бичиж сэтгэлийн жаргал хөдөлж байгаа гоё үйлчлүүлэгч нартай баярлалаа гэж хэлээ. Тэгэд манай хамт олон чадхаас чадахгүй хүртэл ажиллаж хэнийг ч уурлахгүй, хэнийг ч гомдоохгүй, хэнийг ч хохирохгүй гэж ингэж нөө хичээгээд бүтээгдэхүүнээ хамгийн сайхныг л хүргэж чинсан гэж үнэхээр хичээдэг. Тэгээ худалдаа авалт бүртэл үнэхээр одоо баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ саяны миний ярьсан энэ олон зуун сая төгрөгийн хандив тусламж энэ олон хүний гарын өөд нь харуулсан одоо энэ буян та бүгдийн маань буян юм шүү гэдгийг хэлэх гэж маш олон зүйлийг хамт шимж ярьлаа. Тэгээд сайхныг хүртэл одоо хүртэл хамтаа та бүхэнд баярлалаа. Тэгээд ямар ч байсан өөрийгөө ойлгуулахгүй бол ингээд маш ихээр ингэж намайг доромжилж гутаадаг. Тэгээд одоо тэрэндээ бас сүлдээ ингээд хүн дарамжлуулаад ахаар хүний нөгөө гал мухдаг. Тэгээ энэ ч гэсэндээ хүний одоо сэтгэл зүйн дарамт болдог. Тэгээ ямар нэгэн байдлаар одоо ашиг сонирхол хөөж хин нэгний хоолыг хомслох ч юм уу эсвэл хин нэгний одоо дулдуулдаж хин нэгэнд буруутай үйлдэл хийж эсвэл зөвхөн харамаа хохоолох гэжсэн бол эдгээр зүйлүүдийг би хийхгүй байх боломж надад байдаг. Энэ сонголт нь ч гэсэн миний гарт байгаа. Би зүгээр бизнесээ хийгээд ашиг орлого олоод явах юм боломж байгаа. Тэгээд надад нэр алдар хэрэггүй. Надад та бүгдийг одоо намайг магтаад өгөөч гэж би бас энэ бичлэгийг хийгээгүй. Тийм болохоор яг одоо над шиг ийм зүйлүүдийг туулаад явж байгаа хүмүүст зөвийн зөвхөд зөв тооцоод бурууг нь зөв буруу шааж чаддаг байгаасай. Тэг мэрэгэн ухаантай байгаа ч саруул ухаантай байгаа ч гэж л хүсмээр байна. Тэг худалдаа авалт бүхэнд баярлалаа. Та бүгдийн авч байгаа худалдаа авалт хэрэгжилж байгаа дээшээ харсан одоо амсартай зүйлийн буян үргэлж дэлгэрч явдаг юм байна гэдгийг
үнэхээр харж байна. Бас өвгдээцийн тэ хэлсэн энэ өгнүүд бол хизэж худлаа байдгүй юм байна гэдгийг л харж байна да. Үнэхээр энэ дэше харсан одоо амтай зүйл бол үнэхээр буян дэлгэрч ундарч явд юм байна. Тэгээд зөндөө олон зүйлүүдийг хийнэ гэд бодож байгаа. Давилан майлан баах юм ярьлаа. Гэтэ тэрэнгүү тэнэг мангараараа дуудулдаг болохоор та муул нь уу, сайл нь уу надад нөлөөлөхгүй. Аяга аваарай. Одоо дуусгая.